За өнөөдрийн хувьд бол гадны хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг татах, таатай орчныг бүрдүүлэх семинарыг бид бүхэн Тономжир институтын экспертүүдтэй хамтран хийлээ. За уг семинарын хүрээнд бол хэрхэн гадаад хөрөнгө оруулалтыг татах уу, гадаад хөрөнгө оруулагч хэмбэ гэдгийг тодорхойлох, мөн түүний үйл явц, үе шатуудыг яаж холбогдох салбар, яам, агентлаг болон хувийн хвшлийнхэнд уялдаатай байдлаар маш цомхон, хүртээмжтэй, хурдан хугацаанд үйл ажиллагаа төслийг явуулах боломжтой гэдэг талаар өнөөдөр ярилцлаа. За Сингапур улсын хувьд бол гадаад хөрөнгө оруулалтыг татах, гадаад хөрөнгө оруулагчдыг бүрдүүлэх төр орчныг бол яг нэг цонхны үйлчилгээ буюу one stop shop гэдэг одоо тус загварын хүрээнд бол хэрэгжүүлсэн. Тэгэхээр тухайн Сингапурд бол гадны хөрөнгө оруулалтад ямар нэг байдлаар орж ирлээ зөвхөн яг тэр нэг цэгийн үйлчилгээ өргөжлөд холбогдох салбарын хүрээнд яам, агентлаг болон төрийн үеийн түвшилт болон бусад холбогдох хувийн сектортой ингэж нэг цогц системээр холбогддог нь бол хамгийн том давуу тал нь байгаамаа. За мөн Турк улсын хувьд бол Турк улсад яагаад хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэсэн ийм яг нэг ийм цогц цахим хэлбэрээр бол хөрөнгө оруулагчид бол ханддаг юм байна. Яг энэ жишээ нь бол яг Турк улсын газрын зураг дээр холбогдох одоо газар нутаг дээр зааснаар тухайн тэр газар нутагт хөрөнгө оруулж болох төслүүд болон салбар нэгжүүдээр ингээд илүү дэлгэрэнгүй байт юм байна. Энээс зүгээр бид бүхэн яг секторээр нь харах юм бол бичим хүч, уул уурхай, ажилтнууд, хөдөө аж ахуй гэх мэтчлэн бүх салбаруудын мэдээллүүд нь нэг цогц буюу цэгцтэй хэлбэрээр байдгаараа илүү даваа байдаг юм байна.